Сайн байцгаана уу? Намайг Мөнгө Сар гэдэг Ямах охин урлагийн урлаач. Өнөөдөр би та бүхэндээ зориулаад урлагийн хэсгээр номын хавчраг хийхийг заах боллоо. За бид нарт урлагийн хэсгээр номын хавчраг хийхин тулд 3 өнгийн урлагийн хэсгийг хэрэг болно. Энийг бол та бүхэн өөртөө өнгөнийхөө зохицлыг хараад уртаа өнгөөрөө сонгож болно. За мөн суурин болох хар хэсгийг, за урлагийн хэсгийн дээр мөн хатгамлаар бид нэр цэцэг чимэх учраас хатгамлын утаснууд хэрэг болно. За мөн жижиг деталууд болох шигтгэе ч юм уу хэрэг болох нэ. Цэцгээ бид нар хэлбэрийг гаргахын тулд бөөрийнхөө шугамыг ашиглаж үндсэн хэлбэрийг гаргана. За тэгээд хэсгийн дээрээ би бол ягаан болон нөмөн бэж өнгүүдийг сонгож авсан. За энэ дээр ингээд 3 ширхэг дэлбэтэй байхаар тооцоолоод 3 ширхэг ясандаа бөөрийнхий суурийг бэлдэж авна. За ингээд 3 зарцсан. За үүнийгээ бид нар энэхүү одоо долгионтой буюу зигзаг хаачаараа буюу одоо юм хэлбэртэй юм хайчууд байдаг. Үүгээрээ энэхүү шугамынхаа дагуу ингээд тойруулаад ажиллаж байна. За ингээд 3 төрлийн одоо цэцгийн мэндэлбэ бэлэн боллоо. За мөн биднэрт одоо цэцэг байгаа учраас навч хэрэгтэй. Навчаа бас мөн адилын нөмөн өнгийн хэсгийнээс авч болно. Эсвэл та бүхэн өөртөөхөө дуртай өнгнөөс сонгоод авах боломжтой. За навчийг бол гээд гарынхаа мэдрэмжээрээ дэлбийг нь ажиллаад авна. Одоо бэлэн болгосон 3 өнгийн цэцгийнхаа дэлбийг одоо чимж өгнө. За цэцгийнхаа дэлбийг ойхын тулд одоо бэлдэж авсан бэлтцийнхэн гол хэсгээс нь хатгаад гарч ирсэн гогцоог алдалгүйгээр доороос нь дахин дээш нь гаргаж ирээд тогтоож өгөх юм байна. За ингээд. За нөгөө талтаа мөн адил энэ удаад бол илүү амархнаар 6 дэлбэтэйгээр хий. Тэгэх юм бол бид нар шууд шугамын диагоналдуулаад хэмжээг нь авч гэсэн. Энэ мэтчлэн бид нар хатгамлын утсаараа цэцэгнийхээ дэлбийг хойсон байна. Тэгээ бусдыг нь та мөн адил одоо өөрийнхөө дуртай өнгө болон одоо өнгө дагуу утсаар ч юм уу ингээд дэлбийг нь хэд байхаар тооцоолоод авах юм байгаа. Ингээд бэлэн болсон хатгамлын утсаараа байсан дэлбийгээ бид нэр хар дэвсгэр дээрээ лаан цавуугаар нааж өгнө. Лаан буу цэлкон халдаг буугаар нааж өгнө. Одоо ямар хөө байдалтай хийх вэ гэдэг өөртөө мэдрэмжээрээ бас сонгоод ийм ч юм уу тийм. За гэдэг ч юм уу ингээд лаан цавуугаар суурин дээр нь ерөнхийдөө нааж өгөөд тэгээд түүнийгээ тойруулаад 20 мм-ийн хэмжээтэйгээр зайтаагаар тойруулж хайчилж аваад ард нь бидний одоо ашиглагдах үсэндээ буюу эсвэл тэмдэгтэртэй одоо тогтоохоор энэ эрзэнийг ашиглаж нааж өгөөд бэлэн болох юм байна. За бидний хамтдаа хийсэн одоо номын хавчраг маань ийм болсон байгаа гэдэг итгэлтэй байна. За мөн хамгийн сүүлд нь бид нэр жижигхэн одоо энэ чимэглэл шигтгээнүүдийг ашиглаад цэцгийнхаа голд нь бас нааж өгсөн байгаа. Тэгснээр илүү бас гоёмсаг харагдсан. За мөн одоо манай Ямах охин урлагийн бүтээл учраас бүтээлийнхаа лого шашгийг оруулж өгсөн байгаа. За ингээд хэрхэн ашиглах вэ гэхлээр тэмдэглэлийн дэвтэр болон номондоо ингээд ашиглах юм байна. Гомсог. Тэгээд өөртөөхөө хэрэгцээтэй хуудас болон намын хуудас болон хэрэгцээ тэмдэглэгийг өөртөө сануулах үүднээс ингээд тухайн хуудасаар авчуулаад ингээд бэлэн болсон байгаа.